За сайн байцгаана уу. Барлаа World Mongol компани Semi худалдааны төлөөлөгч Бям Наран байна. Өнөөдөр би танд бүхэд Semi брендийн шинэ бүтээгдэхүүн болох 30F автосонсмолын талаар танилцуулах болно. За 30F техник маань бол 60 тонны даацтай, өөрөө бол 30 тонны жинтэй техник байгаа. За техникийн маань ерөнхий үзүүлэлт гэх юм бол 8858 мм буюу 8.8 м-ийн урттай, 3480 мм-ийн өргөнтэй, 3864 мм-ийн өндөртэй техник байгаа. За та бүхэнд шинэ техникийнхээ илүү даваа талыг илүү дэлгэрэнгээр танилцуулъя. За 30F техник маань илүү сайжирсан зүйлийн талаар та бүхэнд танилцуулъя. Техникийн маань их бий болох фрейм маань илүү бат бөх, үүнээс гадна нэгэн цул болж өгсөн. Энэ маань болохоор катийн пропост дизайн буюу одоо нэгэн цул их биетэй болж өгсөн. За нэгэн цул их биетэй болж өгснөөр болохоор илүү найдвартай, илүү бат бөх, үүнээс гадна болохоор техникийнхээ өндрийг бол илүү багасгаж нам болгож өгсөн. За үүний давуу тал гэх юм бол техникийн маань хөндийн төв илүү доошилж өгдөг. За ингэснээрээ ажиллагааныхаа явцад бол илүү найдвартай, эргэлтэнд илүү хурдтай ажиллах нөхцөлийг бол хангаж өгч байгаа. За их биеийг маань зохион бүтээхтэй болохоор бусад ижил төстэй техникүүдийн одоо илүү их судалж, үүнээс гадна олон улсын FAA болон OEM, ACX стандартын дагуу анализ судалгаа хийж хөгжүүлээд техникт маань аль талд нь илүү их ачаал үүсэж байна, мушгих момент үүсэж байна. Энэ бүгдээр ажиллаж илүү сайжруулж өгснөөрөө илүү уян хатан, илүү найдвартай болж өгч байгаа. Дараагийн сайжруулсан шин зүйл гэх юм бол техникийн маань твш бол 32 м3-ийн багтаамжтай. Твшний маань загвар болохоор алмаазан хэлбэртэй буюу илүү урагшаага болж өгсөн ачаал авах үед ингэснээр илүү техникийн маань хөндийн төв тэнглэг хооронд бол илүү тэнцвэртэй болж өгж байгаа. Техникийн маань уртыг илүү богино болгож 8858 мм буюу 8.8 м болгож өгж байгаа. Үүний давуу тал гэх юм бол богино болсноор уурхай нөхцөлд ажиллахад бол илүү хурдан маневрлах, илүү бүтээмжтэй болж өгж байгаа. Техникийн маань үндсэн үзүүлэлт болох хөдөлгүүр маань VCHA хөдөлгүүртэй. За хөдөлгүүрийн маань хүчин чадал бол 338 кВт, 460 морины хүчин чадалтай. За энэ WP12G загварын хөдөлгүүрүүд дундаас болохоор хамгийн өндөр буюу 460 морины хүчин чадал гаргадгаар илүү даваа талтай байгаа. За хурдны харьцагын хувьд Fast 7DS 220 загварын хурдны харьцагтай. За энэ нь болохоор хөдөлгөөс ирж байгаа оролт нь бол 2200 Нм хүртэлх мушгих моментийг хүлээн авах чадaltaй. Гаргалт нь бол 2600 RPM буюу эргэлтийн хүчийг гаргадаг. Хурдны харьцагын давуу тал маань бол илүү өндөр ачааллтай үе ажиллахад бол хөдөлгүүр болон хурдны харьцагын хоорондын хамаарал нь бол ажиллагаа талдаа болохоор илүү найдвартай, авцалцсан. Кабины хувьд бол операторын тав тухыг хангасан. Бүх функцүүд маань операторын гарт яг хүрэхээр барилсан. Дэлгэцийн хувьд хянах дэлгэц маань илүү том өргөн болж өгсөн. Мэдээж нарийн нэг хүний суудалтаа болгож өгснөөр болохоор техникийн маань кабин доторх халалт, эсвэл хөргөлтийн систем маань илүү хурдан ажиллах ажиллагааг бол бүрэн хангаж өгсөн байгаа. Үүнээс гадна арааны маань шилжилт хөдөлгөөн бол илүү хөнгөн зөөлхөн болж өгсөн. Мөн операторын тав дахыг хангасан хийн суудалтаа болж өгсөн. Техникийн маань кабин нарийнхан болж өгснөөрөө болохоор засвар үйлчлэгээ хийхэд бол хөдөлгүүрийг заавал кабиныг авахгүйгээр засвар үйлчлэгээ хийх боломжтой болгож өгснөөр бас илүү даваа талтай. За мөн техникийн маань тоормсны систем хоёр тусдаа салангад хосолсон системтэй. Энэ нь болохоор урд болон дунд тэнхлэгийн маань тусдаа тоормсны системтэй гэсэн үг. Үүнээс гадна аюулгүй ажиллагааг хангах үүднээс хийн боллоо маань илүү томорч 190 литрийн багтаамжтай болж өгсөн. Энэ нь бол ажиллагааны явцад бол илүү найдвартай, аюулгүй байдлыг хангасан. За мөн техник маань нэмэлтээр ретардер буюу хөдөлгүүрийн тоормостой байгаа. За хөдөлгүүрийн тоормос маань техникийн аюулгүй ажиллагааг илүү хангаж өгөх зорилготой. Мөн үүнээс гадна тоормосны дангуудыг илэгдлийг бол илүү бууруулж, илүү үр ашигтай аюулгүй ажиллагааг илүү хангаж өгдөг. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та бидэнтэй холбогдорой.